Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ бүгдээрээ сайн байцгаана уу? Ямар ч хэлээсээ өнөөдөр бас эзний үгийг хуваалцахаар, эзний өмнө залбирахаар ирсэн бэ. Тэгээд өдөр болгон маш өөр байдаг байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд ч гэсэн үнэхээр яг бас л одоо айгүй олон би нэг хэлжсэн шүү дээ. Энэ зүйл нь маш тууштай байх ёстой, тэгээ тууштай байх хэрэгтэй байна. Та бүхэн миний төлөө залбирч өгөөрэй гэд. Тэгээд дөнгөж саяхан уул нь би бараг 3 цагийг зарцуулж айгүй гоё бичлэг хийсэн. Тэгээд тэр бичлэг хийгээд зургнуудаа бүгднгийн айгүй гоё ингээд эдитлээд янзлаад бүх юмнуудаа гоё бэлэн болголоо. Тэгээд яг цацаг болоод амар баярлал яасан чинь алдаа гараад, алдаа заагаад тэгээд яасан гэхээр пэлцсэн байна. Тэгээд тэрийг оруулахгүйгээр яг дахиад ингэ бичлэг хийж байна. Уул нь би нөгөө өнөөдөр яг ингэж залбирлын цагийг тэгээ бас нөгөө өдөр болгоны үгийг шууд нөгөө видео хэлбэрээр зурган хэлбэрээр яг гоё оруулаад бэлдсэн. Тэгсэн чинь дахиад яг ийм зүйл болчлоо. Тэгээд тэгсэн хэдий ч гэсэн дахин шантрахгүйгээр яг хэзний өмнө залбирлын цагаа тэгээд үнэхээр яг ийм эхлүүлсэн энэ цагаа үнэхээр эцэг хүртэл дуусах хүртлээ ямар ч хэлсэн тууртайгаар явах учраас үнэхээр явах гэж хичээж байгаа учраас ямар тач өнөөдөр ч гэсэн дахин эхлүүлж байна. Тэгээд үнэхээр хэцүү байдаг. Тэгээд нэг зүйлийг эхлүүлээд түүнийг тууштай байна гэдэг үнэхээр хэцүү аа. Тэгээд тэгсэн хэдий ч гэсэндээ үнэхээр хэзэн тэр хүч чадлыг хэзэн улам илүүгээ итгэл найдварыг өгдөг байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн үнэхээр настаа үргэлж хамт байдагт баярлалаа. Тэгээд бүгд хамтдаа өнөөдрийн эзний үг рүү очихоос өмнө хамтаа залбирая те. Эхэзэн өнөөдөр ч гэсэн үнэхээр олон тий асуудлууд гарч ирнэ. Шантармаар зүйлүүд байна. Гэсэн хэдий ч гэсэн эзний өмнө үнэхээр яг хүчтэйгээр зогсож чаддаг байхад та тусалж өгөөч гэж бүгд хамтдаа залбирая. Тэгээд зөвхөн яг монгол хүмүүс биш маш олон гадаад хүмүүс ч гэсэн яг энэ бичлэг үздэг ба. Тэгээд тэдгээр хүмүүс зориулаад яг үгийг нь Библийн үгийг англиар бичдэг. Тэгээд тэдгээр хүмүүсийн төлөө ч гэсэн залбирая. Үнэхээр яг тэдэнд улам илүү итгэл найдварыг, улам илүүгээр хүч чадлыг өгөөч. Тэгээд үнэхээр яг шантрахгүй байх тэр урам зоригийг та хайрлаач гэж бүгд хамтдаа эзний үгийг залбирая. Хайртай Иесус. Энэ баяр хөөрхөн баяртай Түнэр харанхуйн айдас тундас намайг авраад харин дулаан твэртэй твэрсэн миний авч хармэн таныг магтан баярлалаа Иесус үнэхээр эзэн их үнцэг болон бүрт байгаа таны хүүхдүүдийг та өөрийн хайраар хайрладаг учраас баярлалаа эзэн. Тэгээ онцгойлон үнэхээр яг тэдгээр залуучуудыг энийг үзэж байгаа тэдгээр хүмүүстэр таны тэр гайхалтай оршихуй дүүрэн байгаасай. Мөн дээрээс их эзэн үнэхээр бидний өдөр тутмын амьдралыг та удирдан жолоодож өгөөрэй. Бид өөрсдөө удирдах биш. Харин танаар жолоодуулахыг хүсэж байна эзэн. Бид таны өмнө тууштай бөгөөд зоригтой хичээнгүй байхад та туслаарай. Та үнэхээр хийсэн яг хичээнгүй гарыг би өрөөдөг юм аа гэж. Тэм учраас эзэн бид үнэхээр таны өмнө залбирч байна. Итгэлтэй байхад та туслаарай. Бүхий л гуйл залбирлыг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Тэгээд хэцүү байсан ч гэсэн эзний үгийг дамжуулна. Хэцүү байсан ч гэсэн эзний өмнө залбирэн, хэцүү байсан ч гэсэн үргэлжлүүлэх болно. Тэгээ яг энэ зүйлийг үнэхээр тунхаглаж байна амин. За тэгээд өнөөдрийн үг Марк номны 4-20 дугаар ишлэл байгаа. Энд дээр 4-20 дээр хэлж байгаа тийм. За 4-20 дугаар ишлэл рүү очие. Зарим нь сайн хүрсэн суулгагдагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч 30, 60, 100 дахин их үр жимс гаргана гэсэн юм. Амин. Тэгээ энэ дээр үнэхээр хэлж байгаа тийм. Сайн хүрсэн тэр унагстан 30, 60, 100 дахин ургацыг авах болно гэдгийг энэ дээр хэлж байгаа. Тэгээ бид нар үнэхээр яг тэр сайн хүрсэн суулгагдсан тэр үр жимсүүд тэр өрөөд байхыг үнэхээр тийм ээ
мэдээж мөрөөд нь хүсэж байгаа. Харин түүн дээр яаж одоо улам илүүгээр яг тэр сайн хүрсэн суулгагдсаг байх ёстой вэ гэж. Тэгвэл тэр нь үгийг хүлээн авдаг байх хэрэгтэй. Тэр үгийг хүлээн авч чадсан нь түүнийг хэрэгжүүлэх гэж бас хичээж байгаа тэр нэгэн дээр эзний өрөөл нь 30, 60, 100 дахин илүү байх болно амь. Тэгээ та бүхнийг үнэхээр урамшуулж байна. Та яг тэр сайн хүрсэнд ургасан тэр үр байгаарай гэж өрөөж байна. Тэг би ч гэсэн үнэхээр яг тэр үр байхыг хүсэж байна. Тэг бүгдээрээ хамтдаа үнэхээр эзний өмнө тийм ээ. Тэр сайн хүрсэн суулгагдсан тэр үр жимсүүд байцгаая гэж эзний нэрээр өрөөж байна амь. За тэгээ хамтдаа бүгдээрээ эзний үгийг яг зүрх сэтгэлдээ үнэхээр хүлээн авч байгаа. Тэр нэгэн эзнээс үнэхээр өрөөлийг авдаг юм аа. Түүнийг бас яг дуулууртаагаар хүлээн аваад түүнд яг зөв маш сайн одоо тийм ээ хурдан хариу үйлдэлийг үзүүлж байгаа нэгэн ч гэсэн тэр өрөөлийг авдаг юм аа. Тийм учраас бүгдээрээ яг эзний өмнө очиж залбирая. Та бүхнийг ч гэсэн өрөө. Их эзэн та бүгдийг өрөөх болтугай. Үнэхээр та бүхэн эзний нэрээр яг тэр сайн хүрсэн суулгагдсан тэр үр жимсүүд байх болтугай гэж эзний нэрээр өрөөж байна. Тэгээ энэхүү цагийг үнэхээр энэ өрөөлтэй цагийг дуусгаад тэг хэцүү байсан ч гэсэн та хичээгээрэй. Хэцүү байсан ч гэсэн та тэмцээрэй. Хэцүү байсан ч гэсэн та туушцаагаар урагшлаарай гэж та бүхнийгээ урамшуулахыг хүсэж байна. За тэгээд дараагийнхаа цаг хүртэл түр баяртай.